1973 он Эрдэнэтийн овоог түшгэлсэн Эрдэнэт үйлдвэр байгуулагдлаа. 1976 он Эрдэнэт үйлдвэрийг дагсан Эрдэнэт хот байгуулах шийдвэр гарч анхны ажилчдын орон сууц баригдаж эхэллээ. 1978 он Багнуурын өрсний урхай байгуулагдав. 1980 он Монгол улсыг нүүрсээр хангах Багнуурын анхны ажилчдын орон сууц баригдаж эхэллээ. 2019 он газрын тус боловсруулах үйлдвэрийн дэд үтц баригдаж дуусна. 2020 он газрын тус боловсруулах үйлдвэрийн анхны ажилчдын хотхон баригдаж эхэллээ. Дотоодын зах зээлээ хамгаална. Бид өөрсдөө үйлдвэрлэж чадна. Энэ бол Монгол улсын засгийн газрын тэргүүний хамгийн том амбиц. Үүний эхлэл болгож нефт боловсруулах үйлдвэрийг барих шийдвэрийг гаргасан. Нефт боловсруулах үйлдвэрийн барилгын ажлын өмнө дэд үтц баригдсан байх ёстой гэдэг үүднээс төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах шугам хоолойг бүрэн барьж дуусгасан. Тэгвэл харин яг одоо үйлдвэрийн ажилчдын цоо шин хотхон сүндэрлэн босож байна. Үйлдвэрийн ажилчдын хотхоныг Монгол залуус өөрсдөө бүтээн босгож байна. Хотхоны бүтээн байгуулалтанд орон нутгийн 20 аж ахуйн нэгжүүлэн нийслэлээс аж ахуйн нэгжүүд оролцож барилга хот байгуулалтын яам ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байна. Энэ барилгууд маань бол нийтдээ нэг 30-аас 50% гүйцэтгэлтэй. Энэ барилгууд маань 35% гүйцэтгэлтэй ингэ явж байгаа. Зах зээлийн үнээс хямдхан үнээр өөрийнхөө одоо барьж байгаа н орон сууцнд ажиллаж амжруулна гэж байгаа. Тэгэхээр энэ одоо манай хотхон бол 95 айлын 3 орон сууц, 40 айлын 5 орон сууц, 32 айлын 2 орон сууц. Зөвхөн одоо нефтийн үйлдвэрийн төмөр замыг тавихад үүнийг дагаад 200 ажлын байртаа болж байгаа байхгүй. Газрын тус боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхны 1-р ээлж 2021 оны 6-р сард бүрэн дуусна. Харин 2-р ээлж 2021 оны 9-р сард ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн. Үйлдвэр баригдаад дуусгаар манай үйлдвэрийн одоо ажилчдын орон сууц гэр орон болох юм а. Тэгэхээр энэ одоо сургууль цэцэрлэгийн байрыг бол үйлдвэр ашиглалтанд орохоос 1 жилийн өмнө эхлүүлэх нь зүйтэй гэж бодож байгаа. Одоо жишээ нь та бүхэн одоо Дорногов аймгийг харж байгаа. Энэ Дорногов бол цаашдаа одоо аж үйлдвэрийн маш том паркийн төв болсон. Эрдэнэ дахин шиг хот бий болох нь шүү дээ. 2021 онд нийт 550 айлын орон сууц, 5000 м2 офис үйлчилгээний барилга үүхийн хотхоныг ашиглалтанд оруулахаар ажил эд дундаа өрнөж байна.